Ер нь яг ажил хайж байгаа хүмүүс маань бас хэрэгтэй болов уу гэж бодож байна. Ойролцоогоор хэдэн ажил аплайдаад хэдэн интервьюд орсны дараа яг энэ офферыг хүлээж авбаа. За би болохоор мэдээж яг ингээд ажил хайх процесс маань тэгэхээр яг аялал шиг байсан. Тэгээд би ментороосаа маш сайн зөвлөгөө аваад яг фоллоу хийж дагаад тэгээд бас сэтгэл зүгээ амар нөгөө доктортой байлгаад би болохоор яг ингээд одоо ингээд хэлбэл яг нэг тийм 200 гаруй газар руу аплай хийсэн бахаа гэж би бодож байгаа. Тэгээд сүүлдээ бүр ингээд мэрэгжлийн болчихдөг юм байлээ. Юу гэхээр одоо зөндөө олон амжилтгүй гэдэг мэйл аваад ирэхээр тэр нөгөө хүнд цогцолтуудад би амар ороод тэрийгээ бас ингээд даван туулж гарах хэрэгцээ гарсан. Тэгээд сүүлдээ бүр нөгөө яг ингээд жагсаалт гаргаа. За эндээс бараг одоо би хариу хүлээхгүй дээ гэд яг нөгөө нэг job description-ыг уншиж агаад би за энэ газруудаас л ингээд би чадах юм байна. Энэ газруудаас л би юм хүлээн дээ гэд тэгээд би нэг 5 6 газраас интервью аваад тэгээд эцэст нь энэ газраас одоо энэ accounting firm-ээс би оффер авсан байгаа. За туршлагаа хуваалцсанд баярлалаа. За тэгээд хоёулаа бас нөө CV дээр анх ингээд ярилцаад ажиллаад эхэлсэн шүү дээ тий. Тэгээд ер нь CV-гээ одоо бичиж байхад CV-гээ хоёулаа ярилцаад ажлын туршлагуудаа ингээд тодруулж байхад ер нь чамд ямар нэгэн тийм анхаа момент ч юм уу тийм зүйл байсан уу? Тэр талаараа хуваалцаач. За би болохоор яг анх Жана ихчтэйгээ нөгөө холбогдож байхдаа би өөрийгөө нөгөө анх хүн чинь зүгээр Монголд одоо тий би аудитинг компанид ажиллаж байгаад ирсэн. Тэгээд бас ингээд одоо ингээд Монгол руу бас гэрээт нэгтлэн хийдэг гээд надаа ингээд миний хийж байгаа хоёр юм маань тийм л байсан. Тэгээд би тэрийгээ яриад ингээд болцоо одоо юу хийж ийснэ ингээд ярихаар яг тэрийгээ яриад болцсон. Тэгсэн чинь Жана ихч минь бүр ингээд намайг дотгошоогоо ухаад яг юу хийж ийсэн дахиад өөр юм хамрагч ийсэн юм уу ингээд яг ингээд дотоод хүнтэй минь бүр илүү ингээд дотоод хүмүүний минь бүр илүү их уутлаад тэгсэн чинь бүр амар их юм гарч ирээд надад би бүр тухайн үед нэг юм за би чи бас гайгүй юм уу да гэдэг нэг жоохон итгэл төрсөн гэхүү те баг зэрэг итгэл төрөөд